Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2021 онд нээлттэй хийсэн Shark The Beginning киног ярьж өгөхөөр бэлтлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд цаан чин Хуур Music Festival 10 жилийн ойгоор бүрэн шинжилэл хийгээд Гачууртын Монгол шилтгэн цогцол бүрт 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын талбайд хөгжмийн урсгал бүрийн онцлогийг тусгасан 5 тайцтай байх болно. Үүнд нь Main Stage, Савдаг Stage, Food Stage, Mystic Stage, Дох ингэс нийт 5 төрлийн тайз үзэгчдээг угтах юм байна. 10 жилийн ойгоор айхтрэм хийх гэж байгаа гэдгийг зарим уран бүтээлчдийн нэрсээс хараад л мэдэж болно. Товчхон л дуртахад Хүү, Хурд, Харанг, Никитон, Нисванас бас олон улсаас Ejil, Yenlig, Aha, Nine Treasures оролцох юм байна. Мөнгө хүрэхгүй гэж айлтгүй. Сон Зелиапаар 10 хуваагаад төлж болох юм байна. 10 шүү дээ. За кинонд орцгоё. Хотын гудмаар нэг залуу машинтайгаа явж угаар кино эхэлнэ. Мэдээгээр холимог тулаанч Жу Дохён өөрийн жингийнхээ аврагын төлөөх тулалдаанд өрсөлдөгчөө ил дэлгүрхэж ялалт байгууллаа. Ингэснээр тэр хамгийн залуудаа холимог тулааны аврагын бүсийг өргөссөн тамирчин боллоо. Тэр нь энэ залуу бололтой уцаар дүүн залгаад чи авраг болчингуудаа хүмүүстэй уулзаад алга болцсон уу аа? Ээж хоол ичээд хүлээгээд штэ. Яалаа гэжтэй. Би нэг ч тусал арх хоолоогоор дагуулахгүй. Удахгүй очлоо. Ингэж байна. Гэртээ хүрээд ирсэн чинь гоё хоол хийгээд тавьдсан байна. Гэхдээ гэрлээ унтраацсан байх шүү. Гэрлээ асаагаарай. Би ирлээ. Ингэсэн чи хинч дуурдаггүй. Хөрөгчнөөсөө ус аваад уутал хөрөгчний хаалганд цус улцсан байна. Нэг л сэжигтэйдэ. Манай хүн гараа харсан чинь гар нь бас цус улчжээ. Эргэн тойрноо ажигласан чинь дүүн тэнд цустайгаа утгалчихсан байж байна. Гэрт нь үл бүдэх идэхэд үд нэвтэрсэн бололтой. Дүүн аха ингэснэ амьсгал хураачлаа. Яг тэр үед нь араас нь алуурчин болт хийж байна. Манай хүн шууд урагшин тонгорч унгаад хөлийг нь хугачлоо. Дахиад нэг гараад ирэхээр нь шууд барьж аваад хан мөргүүлээд дуусгадаг. Өөр нэг нь харин шууд араас нь хутгалж байна. Эргэж хараад зөрүүлээд нэг цохоод нам. Даанч уур авирж дийлсэн үргэлжлүүлээд нүдэт байна. Энэ бол манай киноны нэгэн гол дүр Дохён. 2 жилийн дараа мэдээгээр хамгийн залуугаараа холимог дулааны авраг болсон Жу Дохёны давж цаалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна. Тэрээр гэртэн дайрж орж ээждүү хоёрын амийг хороосон 3 алуурчныг алсан юм. Үүнийг нь хэсэг атман сурагчид ангийнхаа ард үзээд сууж байна. Тэгснэ чимээгүй байл та. Би энд юм сонсож байна. Анги тэр чихтэй чимээгүй боллоо. Урдхан харин нэг даруухан сурагч сууж байна. Хичээлээ хийх гэтэл найз нь ирээд ямар хичээнгүй юм бэ? Чи тийм сурах дуртай мó? Үгүй л дээ. Гэхдээ их сургуульд орох хэрэгтэй шүү дээ. Ямар хэцүү юм бэ? Уулын сурмааргүй байдаг. Даанч амьдрал намайг сур гэж шахаад байх юм. За ямар ч тач бид хоёрын нэг нь их сургуульд орж чадхал байх та тий. Ингээх үед багш нь орж ирээд ангид шинээр ирж буй сурагчийг танилцуулж байна. За хүүхдүүд өнөөдрөөс манай ангид хамт суралцах Бэксэчан. Ингэсэн чи манай даруухан сурагч сонирн болоод унлаа. Сэчан боксер хичээлдэг. Саяхан улсын авраг болсон байхаа. Тийм ээ. Хүүхдүүд алга ташаастай. Сэчэн харин манай даруухан сурагчийг харснаа таниад байна. Энэ нэг юм гисэн царай гаргаад байна. Энэ хоёр эрдний түүхтэй бололтой шүү. Хүүхдүүд бөөн баяр алга ташаад өгтөж авна. Ангийнхныгаа хамгаалах мундаг сурагчтай боллоо гэж бодов бололтой. Тэгсэн чи эсэргээрээ байж багшиг гарвуугүй юу? Нөгөө Сэчэн ангийн атманыг хэмх нүдэж байна. Чи ингээд бусдаа жишг боллоо. Та нар өглөөдөө намайг жаахан төвччихэж бай. Би угаасаа өдрийн хичээлд суудаггүй юм. Гэж байна шүү. Эвгүйгээр ороод ирсэн байна. Тэгснэ нөгөө даруухан сурагч дээр очиод хөөе чавсаал уулзалгүй удлаа шүү гэд дээрэл гэж гарлаа. Нөгөө эмхтэй найз нь өмөрөх гэдэл хүмүүс намайг буруугаар ойлгоод байх юм. Би эмхтэй хүнийг ч гэсэн зоддөө шít. Ингэснэ нөгөө охиныг зодоод байна. Үүсэл болиулах гэж байгаад санаандгүй нүд рүү нь балзоочлоо. Ингээд бүх юм хяналтаас гарчлаа. Шүүх хурал дээр хэдийгээр аргагүй хамгаалалт гэдгийг ангийнхан нь гэрчилсэн хэдиж зэвсэг хэрэгэлсэн учраас хүний аминд хүрхийг завдсан гэж үзэж байна. Ингээд манай хүнийг ялалж байна. Ингээд чавсаал өсвөрийн хорих ангид хоригдохоор болдог. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр. Үүсэл шоронгийн автобусанд орж ирээд суудаг. Тэгсэн энэ шар үст арын суудлын дээр очиод сууж байна. Тэнд нь харин дэлхийн авраг сууж байна шүү. Гэс босоод урагш асуулаа. Үүсэл суудлгүй болоод уучлаарай. Ийшээ сууж болох уу? Ингэсэн чи дуурсангүй. Зөвшөөрч өгөх шиг байна. Тэгээд суулаа. Явж байхдаа харин жаахан ажигласан чинь өөдөөс нь шир харж байна шүү. Гэс дэлчээд өөр тийш арчлаа. Ингээд хорих анги дээр яваад очин. Бүх хувцаа тайлаад сагсан тий. Дотор өмдөж гисэн тайлаа шүү. Ингээд үсээ засуулаад хувцаа өмсгөөгд зогслоо. Нөгөө шар үст. Хөөе чи ямар хэрэгээр орсон? Хин би юу? Өөр хин байх юм бэ? Хүн амны оролдлого гэсэн баха. Хүчингийн оролдлого ингэсэн чи бүгд сорц. Ийм хэрэгтнүүдийг үзэн яддаг бололтой. Үгүй хүн амны оролдлого харин чи чамтай төстэй гэл бодчих. Хоёлаа найзууд болцгоё. Ингэж байна шүү. Тэгээд нэг өрөөнд орцоолоо. Өрөөний авгарн суудсан манай хоёрыг байцааж байна. Ямар хэрэгээр орсон? Хулгай. Хүчрхийлэл гэсэн үү? Гүү. Хулгай. Тийм үү. Эндээс хулгай хийх гээд үзээрэй мэдөө. Би хизээч ах дүүсээсээ хулгай хийхгүй. Саяар би чиний ах юм уу? Үнтэй юмнуудаа нуугаарай. Энэ аягүй бол хулгайлч шүү. Бас хурц эртээ юм байвал нуу.
Энэ нүд сохолжчих юм билүү? Шинковуудад ер нь итгэж болохгүй. Ёо, би энэ өрөөний атмаа хийх гэж зовж байна. Яг үндэ би авгар биш байхгүй юу? Уул манай авгар чинь Жун Санхюб гээд Жуудогийн тамирчин байсан. Тэгсэн чи хаанаас нь чарсан хав дөрвөлжин нэг нөхөр байж байна. Гарч ирэнгүүтээ шоронгийн өөр хоёр авгар томорч байна. Би та нарыг миний хүмүүст битгий үргэж хөлөө үсттэй. Харин тийм ээ. Уучлаарай. Би одоо яах вэ? Дахиж дөөрлөхөө бол бас толгоогоо доош нь. Гэтэл цаанаас нь бүдүүн нь томорч байна. Хөөе. Багх юмаа хуваалцахад юу нь болохгүй байгаа юм бэ аа? Оо зөө. Та хоёр найзууд болчоо юу? Найзууд ч гэжтэй. Стратегийн түншлэл гэх юм уу хааши? Муу тоосгон толгойт минь. Ингээд томорч байна шүү. За тэгвэл яа гэхүү. Ингээд зодох гэтэл нэг нь тамхи шидэд. Тэгснэ нөгөөдхийгөө цохиод унгачлаа. Цаанаас нарийн яг харуулыг дуудаад ирж байсан юм байна. Туслаарай. Шоронд тамхи зараад тамхи авахгүй гэснээр л зодоод байна. Ингээд авна шүү дээ. Тэгээд шууд авгарыг сахилга руу явуулчлаа. Ингэж аргалдаг байх нь шүү дээ. Тэр одоо уул нь манай атмаа бохгүй юу? Даанч байгагийн сахилгад суугаад гарч ирэнгүүтэл буцаад орчид. Би наа туслахыг хийх гэж зовж шүү дээ. Намайг махан толгой гэдгийг. Ингэж байна шүү. За. Ямар тач та хоёрт ер нь намайг барчмаар юм шиг бодол төрж гин үү? Үгүй. Тэгвэл болж байна. Доош арцгаа новчнуудаа. Ер нь хаашаа харах вэ гэдгээ ухаалгаар бодчих юм бол боллоо л гэсэн үг мэдөө. Ингэж байна. Тэгээд маргааш нь үргэлжлүүлээд манай хоёр цөвлөлөө. Ер нь сайн зодолдож чадахгүй бол хиндэж анзаарагдахгүй чимээгүйх л байж бай. Тэрэн дээр хинээс холхон байхыг би та нарт хэлж өгье. Ингээд шоронгийн авгаруудыг танилцууллаа. Тэр бүдүүнийг хардаа. Тэр баг өвдөлт мэдэрдэггүй баха. Шол хөөгийн царайтай байгаа үз. Зан аашинд бүр хогийн гэл бодчих. Нөгөөх нь тэр байна. Тэр жижигхэн залууг хар. Ийм намхан ирнэ. Авгар болсон гэл бодчих. Тэрний намхан тавилан хүртэл түүнийг авгар байхынд болиулж чадаагүй гэл бод. Тийм л адтай нөхөртөө. Энэ хоёр уул нь манай авгарыг барахгүй л т. Өш гэхдээ энд цорын ганц хинч халдашгүй топ зэрэглэлийн нэг хүн бий. Тэрийг топ гэж бид нэр дууддгийг. Тэр бол Чуудоо юм. Авгарууд гуруулаа нийлээд ч дийлэхгүй гэл бодчих. Амар нөхөр бий. Ингээс хажуунаас нөгөө найз нь. Чиний өчигдөр хажууд нь суусан залуу штт. Ингэж байна шүү. Манай Дэлхийн авраг юм байна. Тэр үед хөл бөмбөг тоглож байсан нэг залуу гэмтээд нөгөө авгарууд. Хай махан толгой. Наанаасаа хоёр хүн оруулаад. Ингэж байна. Тэгсэн манай хоёрыг Шинков юм болохоор оруулчлаа. Ороод тоглосон чинь нөгөө авгар ирээд. Чи зүгээр зогсоод авах юм аа. Бөмбөг ирэх юм бол өшгөл мэдөө. Үгүй бол би чамаа гөвөд өгнө шүү. Мэдлээ. Тэр үед нөгөө бүдүүн авгар нь бөмбөг туугаад ирж байна. Жижигхэн очоод шууд зууралдлаа. Тэгснэ. Өшгөлөө чи. Манай уусаал нүдэ анжигод өшгөлсөн чинь нөгөө бүдүүн авгарыгаа төмбөгчлөө. Чаавас. Чи одоо халуулсан баха. Би намайг уучлаарай. Би санаандгүй. Чи үгсээ. Тэгээд манай хүнийг чирээд хөнгүү газарт аваач зодох гэд аваад явлаа. Чирүүлээд явж байхдаа манай хүн сургуульд байхдаа дээрлхүүлж байсан үе бодлоо. Сургуульд ч тэр энд ч тэр ялгаа чимээ гаргаж болохгүй шүү. Ингээд зодуулж байсан үе санаанд ордог. Тэр үе тарин шоронгийн топ тэрүүгээр нь явж байна. Хой чимээг байцгаа. Ингээс нөгөө хоёр нь худлаа тэрсэн болоод явж байна. Хүмүүсэл харж угаад гинт чийдэнгүүтээ гялс молтраад гүйчлээ. Тэгээд дүү хён дээр очиод туслаарай намайг авраач ингээд гуйж байна. Дүү хён бос цаанаас нь авгар ирээд өөрсдийнхөө юмд анхаарах уу да. Би наад залуутай чинь зүгээр үг солих гэж байсан. Түүнийг зүгээр явуул. Чамд хамаагүй штэ. Би зүгээр юм ярих гэж байсан гэдээ байхад юм ярих гэж байгаа хүн ингэтлээ хайна гэж байх уу? Явцгаая. Ингээд аваад явах гэж байна. Тэгсэн нөгөө бүдүү авгар гинт зөрг нь ороод. Хой бид ярилцах гэж байна гэдээ байхад энэ муу алуурчин одоо нэг сайн хүн болчихчихна. Чи өөрийгөө супермен гэж бодоо юу аа? Хитэн чөргөр юмнуудыг рингэн дээр зодож авраг болчоод өөрийгөө юу гэж бодоод байгаа. Ингээд дайрлаа. Нөгөөх нь хөнгөн бултаад нэг алга сонин болтол навна штт. Сая яач вэ? Ингээд дахиад дайрсан чинь нам авлаа. Ямар тач авраглаа. Удалгүй хичээл дээр нөгөө бүдүүн манай үсоол руу муухай хараад байна. Найз нь хажуунаас нь тэр ч чамайг алхан дээ. Тэр үе тарин манай хүн дээр эргэлт ирсэн гэд дуудаж байна. Гараад уулзсан чинь нөгөө нүдээ сохлуулсан боксч ирчиж. Үсоол шууд л айж байна. Хөөе би боксаа болсон. Сургуулаасаа ч хөөгдсөн. Чамаас болж би бүх амьдралаа алдсан. Уучлаарай. Энийг хар. Ингээснэ нүдээ харуулад чамайг гарч иртэл би хүлээж байна. Гараад ирэх үед чинь там гэж юу эдхийг мэдрүүлнэ мэдөө. Ингээд амар сүрдүүллээ. Манай хүн уйлж уучлалтгүйгээд ч нэмэр алга. Эндэж алуулчих гээд гарахаараа бас алуулах гээд үсэл их хэцүү байдалд орчлоо шүү. Тэгээд ямар ч амьдрах урам зориггүй болчлоо. Хичээл дээр сууж байтал нөгөө бүдүүн орж ирээд бас томроод байна. Ашгүй багш орж ирээд байлуулдаг. Үсэл цонхоо онгойлготол гадаа нэр нөгөө топ ганцаараа бэлтгэл хийж байна. Манай хүн нэг юм бодов бололтой. Шууд топ дээр явуудачлаа. Тэгээд намайг хамгаалсанд баярлалаа. Тэд нэр хэсэгтээ чамайг оролдохгүй баха. Маргааш нарийн үсэл дахиад сүү бариад хүрээд ирсэн байна. Топыг л бараадад байна шүү. Тэрийг харин нөгөө овгор хараад. Хөөе энэ одоо нэр энэний найз юм бах та. Шөнө уулах үед үсэл унтаж чаддаггүй. Сичаны гараад ирэхэр чинь жинхэнэ тамиг чамд мэдрүүлнэ мэдөө. Ингээс нэг нь бодоод байна. Тэгээд маргааш шууд топ дээр очиод надад тоглолтыг заагаад өгөөч. Ингээд гуйлаа. Би тань шиг хүчтэй болмоор байна. Чи сурч яах гэсэн. Чи хүн алмаар байгаа мó? Эсвэл өшөөгөө авмаар байгаа мó? Эсвэл хүчтэй болоод тэд нар шиг
бусдыг дээрлэх гэсэн юм уу? Би зүгээр л ингийн амьдрахыг хүсэж байна. Надад муу зориг байхгүй. Ингэсэн чи тоосонгүй. Үсэл араас нь гүгээд. Би амлаж байна. Би үргэлжил зовтож, зодуулж, хэлсэн бүгдийг хийсэн. Би юу буруу хийсэн болоод ингэж зовх ёстой юм бэ? Би зүгээр ятуу болохоор дээрлэхүүлэх ёстой юм уу? Би дахид зовтмааргүй байна. Ингээд орилчлоо. Тоо харин жаахан өрөвдөг бололтой буцаж ирээд. За яах вэ? Хэрвээ чи намайг ялах юм бол би чамд зааж өгье. Энэ хашааг 100 удаа тойрч гүн. Би 30 минутанд гүн. Чи харин 40 минутанд гүйж чадах юм бол чамайг ялсан гэж тооцъё. Үзэх үү? Тэгье. Ингээд гүйлээ. Вүсолч үнэхээр сүлтэй юм аа. 30 тойроод л бахардаад ирж байна. Гэхдээ бууж өгсөнгүй. Чүвэ 51 тойрлоо. Тэр үедээ харин зодуулж байсан үеэ сандаг. Сургуулийн захиралд ороод хэлэх үед нөгөө дээрлэгсэн сурагч нь уучлаарай. Бид зүгээр тоглож байсан юм аа. Би харин жаахан хэтрүүлчиж дахиж юм болохгүй. Ингээд зүгээр өнгөрч байна. Багш нар нь хүртэл манай үнийг тоохгүй байсан юм байна. Тэгээд харанхуй өрөөнд зодуулж байгаа үе боддог. Амьсгалан давчтаад яг унах гэж байна. 71 дэх тойрог. Топ тэндээс. Чадахгүй бол зогсож болно. Ингэсэн чи зогсдоггүй. Ангийнхныхаа өмнө зодуулж байгаад өмдөндөө шээс үе санаж байна. Тэнд байсан охтууд хүртэл шоолоод инээж байна. Бүс бол газар унаад бөөлжчлөө. Тэгсэн ч гэсэн хэцүү байсан үе санаад. Бас нөгөө бокс ч нэг санаад. Дахиад босоод гүйлээ. Тэр үед харин ухаан нь баларчлаа. Эвгүйцнийг нь мэдээд топ араас нь гүйж ирээд болиулдаг. Болиулсан ч харин шууд ухаан алдчихж байна. Галзуу амт. Оройн топ өрөөндөө сууж байхдаа ээж болон дүүгийнхээ зургийг харж байна. Тэгээд нэг юм шийдэх бололтой. Маргааш нь шоронгийн даргын өрөөнд ороод ярилцдаг. Өрөөндөө ганцаараа байх нь зүгээр байна уу? Тийм ээ. Чамайг ирснээс хойш манай шорон асуудал гарах нь багасаад тайван болсон. Баярлалаа. Би шүүхийн шийдвэрийг сонссон. Харамсалтай байна. Миний зүгээс чамд туслах юм байвал хэлээрэй. Үнэн дээр би нэг юм гуйх гээд. Ингэж байна шүү. Манай үсэл өрөөндөө байж байтал харуул ирээд 15:52 өөрөө шилжүүлэг юмнуудаа аваад дагаад яв. Гэсэн чин топ түүнийг өрөөндөө оруулахаар ярьсан юм байна. Нааш ороод ирээ. Өнөөдрөөс чи энд байрлана. Гар дээр сүнэж мэдхүү. Тийм ээ. Бүх чадлаараа сүнэгаад. Хэд сүнэхийг чи харъя. Ингээд шууд сүнэлгэн. Ямар ч эв хаваалгаа. Тэгээд турникэн дээр татуулсан чинь нэгч татаж чаддаггүй. Тэгэхээр 21 сүнэж 32 сууж болсон. Нэг ч удаа турник татаж чадаагүй. Энэ бол одоогийн чи. Үнэн дээр бэлтгэл ийм л энгийн зүйлээс эхэлнэ. Өдөр бүр нэг тоогоор ахиулах ёстой. Мэдвэ? За дахиад. Жаахан амарч байгаад хийхгүй мө? Амармаар байвал хууч өрөөндөө очиж амар. Би харуулыг дуутчих. Үгүй. Би хичээе. Хичээх биш. Хийж харуул. Хүчтэй өдөрдөгч бай шүү. Тэгээд нэг татах гэтэл чаддаггүй. Чи хавцлаас унах гэж байна гэ боддоо. Ингээд шууд өгчих юм уу? Гэсэн чи арай хүч орох маягтай. Ямар тач нэг татж чадлаа. Харав чи хийж чадлаа. Ингээд бэлтгэл аль биесээр эхэллээ. Өдөр болгон нэг сүнэлт илүү хийгээд чадахгүй болох үед нь эхнээс нь эхэл. Тэгээд бас цохилтын үндсэн техникүүд зааж өгнө. Оройн харин зөндөө хоол өгöd. Идэх бол бэлтгэлийн нэг хэсэг. Сайн идэж, сайн амраад булчингаа нэмэх хэрэгтэй. Нэг өшөглөлт хийсэн чинь манай үнийг хөл нүвдөд болдоггүй. Подиомоор өшгөл. Турникэн дээр сүнэлт хийж 7 биш 8 штэ дууга хий. Тэгээд янз бүрээр үзнэ. Манай хүн баг сайжирч байна. Өдөр нь хашаанд, оройн өрөөндөө үзэж тарж байна. Хөөхөн эвсэл суугаад өмнөхөөс арай дээр болчлоо. Явандаа мэдээж чанаржаад сүнэлтийг бол гаргаадгүй болчлоо шүү. Гарандаа эрзэн өглж байгаад цохилтын бэлтгэл бас хийж байна. Тэгснэ эрзэний тас зөгчлөө. Топ арснаа. Юу хийгээд байгаа юм бэ? Гяс уяад дахиад үргэлжлүүл. Манай хүн нээлен давгүй болчлоо шүү. Нөгөө суг найзууд нь бэлтгэлийг нь хараад биш шрэстэй. Манай хүн эрзэнээр мянгуудаа цогчод артал. Багш нь унтцсан байна. Очоод хүнжлийн нөмрүүллээ. Тэгсэн чи сэрчлээ. Би унтаад тоогоо алдчих. Дахиад хий. Хідээс эхлээд хийх үү? За үз. Би хэд дээр унтлаа үз. За. Эхнээс нь хийж. За. Нөгөө талд харин хэсэг мафийн машинтайгаа явж байтал урд нь нөгөө сичан зогсоод байна. Олдоо ч навшоо. Хажуугаар нь өнгөрөхдөө. Чи одоо сохор юм уу хааши? Ингээд эмзэг сэдвэр нь оролцоод яваад өглөө. Сичаны нэг нүд нь сохор шүү дээ. Тэндээс нэг мафийн босс клубээс гарч ирж байдаг. Саяны нөхдүүд харин энэ боссыг авах гэж ирсэн бололтой. Машина зогсоосон чинь цаанаас нь харин Сичан гүүж ирээд толиг нэмаа. Энэ бо одоо өгөхийг хүссэн бахта. Ингээд буугаад дайрч байна. Мафийн босс тамхиланга хэл тартал. Хүмүүс нь нэг нөхөртөө үзээд байна шүү. Босс очоод. Ой, чи дайжхүү зодолтдг юм байна. Бокс их уу? Хучлаарай боссоо. Аматад та нар хий. Дээрэмчид юм уу? Тийм ээ. Дээрэмчид байна. Чи надад ажиллавал ямар уу? Ингээд шууд нэрийн хуудасаа өгч байна. Нөгөөх нь харин шууд базаад хийчлаа. Чиний нэг нүд чинь хардаггүй юм уу? Тийм байх нэ. Нэг талаараа харах хэцүү байгаа да. Тэгвэл ингээ. Би 3 тоолоод чиний зүүн хазрыг алгадна. Хэрвээ тэгж чадах юм бол чи надад ажил. Чадахгүй бол би чамайг зүгээр явуулъя. 1. Сичан гайхаад. Энэ муу чи юу вэ? 2. Ингээхээр нь цохих гэсэн чинь яг зөрөөд 3 гэснэ. Унтал нь алгадчихлаа. Сичан гайхлаа. Бос суугаад. Хэрвээ чи надаас суралцах юм бол илүү хүчрэх болох юм байна. Нэг нүд харахгүй байлаа гэд асуудал биш. Надад ажил. Гэт гараа өгч байна. Сичан зөвшөөрөв бололтой. Манай вүүсэн харин номын санд сууж байхдаа хүртэл суултын бэлтгэлээ хийгээд байна шүү. Нөгөө найз нь ирж булчингийн тэмтрээд. Хөөх,
Хин чи юу вэ? Уулзалгүй удсан байх шүү. Чи нэр нарлагаан дээр ирж хүмүүстэй ярьж байхгүй бол ямар ч найзгүй боллоо штэ. Би бэлтгэл хийгээд завгүй байгаа. Гэхдээ л хүмүүстэй дотносохгүй бол танаа багш чи удахгүй томчуудын шоронд руу шилжих гэж байгаа юм байл штэ. Ингэж байна шүү. Тэгээд бэлтгэл дээр манай хүн анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Нэг л биш байгаад байна. Гараа өрг. Хамгаалалтаа битгий сулруул. Өшгөл гэснэ. Чи яаж чад байгаа юм бэ? Би нүдэ битгий цавч гэж хэлээ үсттэй. Юу болсон? Өнөөдөр нэг л биш байна. Та шилжих гэж байгаа юм уу? Чи яаж мэдсэн? Манай найз хэлсэн юм аа. Би насаараа чиний дэргэд байна гэж бодоо юу? Үгүй л дээ. Тэгвэл битгий цагаа дэмий үрээд бай. Буцаад бэлтгэлтэй. Ингэж байна шүү. Тэгсэн нөгөө найз нэрээд бэлтгэлийг нь харж байна. Артаас нэрэн хоёр дээрэл хүн нөхөр ирснээ аваад явчихж байна шүү. Тэгээд хүнгүү болон давичаад. Бид нэр чамаг найзгаа аваад ир гэж хэд хэлэх юм бэ? Биднийг бас олоод иргээд цаанаас дарамтлаад байна. Ингээд ганц нэг тоншиж угаад сүулдэ зоодод унлаа. Манай үсэн харин цаанаас нэрээд болиулдаг. Өөрөө ирлээ штэ. Би найзгаа аваад явлаа. Юу? Харцаа доош нь. Тэгсэн доош үлсэнгүй. Нүдрүү нь яг их царч байна. Энэ муу чин ингээд цохих гэсэн чи өрсөдмаа. Тэгээд нөгөөдхийг нь цохих гэснээ зогслоо. Тэндээс найзгаа аваад явдаг. Найз нь бач чи мачи зүгээр угаарай. Манай хүн лаг болцсон байж шүү. Бүдүүн авгаар харин цэглага хөрөн дээр юм хийж байна. Тэгснээ саяны зодуулдаг хоёрыг ямар ч оргоор хамаагүй олоод ир. Үгүй бол өөрсдийг чи болгоод өгнө шүү мэдүү. Ингэж байна. Цаанаас нь дарамтлаад байсан нөхөр нь энэ байж. Нөгөө хоёр шууд бэлтгэл дээр нь яваад очлоо. Уучлаарай. Түүнтэй хэдэн үг солих гээд юу ярих гээд байгаа юм. Тэр өөрөө хэлэх байхаа. Гэс бүсэн. Би удахгүй хүрээд ирье. Гэж байна. Топ. Явчихад ирдэ. Ингээд явууллаа. Үсэнд этгээд явуулж байна шүү. Тэгээд бүсэн яваад очлоо. Тэнд нь бүдүүн авгар болон даруугаар нар байж байна. Бүдүүн тосч очиод чи хүнийг нэг цохиод унгаадаг болсон гэснөө. Амар болчихжээ. Маргааш гарах гэж байгаа хүний нүрийг ийм болгож болдгийм үү? Түүнийг цогсонд намайг уучлаарай. Найзгаа хамгаалах гэж л тэгсэн. Ингэж байна шүү. Манай хүнд соёлтой л доо. Тэгээд бөхийсэн чи бүдүүн дээрээс нь цохиод авлаа. Намайг ч бас чамайг цогсонд уучлаарай. Бас өнөөдөр чамайг зоодсон sorry гэснээ шууд дайрч байна. Манай хүн хөлийн байрлалыг нь харж байгаад бултаад маа. Сөгөрдөл навна штт. Бүдүүн босч ирээд. За сая намайг цогцсноо гэснээ эргээд маа. Тэгээд үзлээ. Манай хүн бултаад бүдүүн бол тогтмол дайрч байна. Биараар илүүрхэд манай хүнийг аваад чичлээ. Тэгээд дайраад манай хүн зугтанга ганц нэг монжоо зодтолдож байна. Гэхдээ манай хүний цогцолт нь тийм хүчтэй биш байгаа бол та бүдүүн унахгүй үзээд байна. Өшгөлсөн ч хөлийн өрөөд босоод ирлээ. Тэгээд хэсэг цохилцоод бүдүүн аргагүй манай хүнийг биараар илүүрхэд үсэн унчлаа. Бүдүүн дийлчлээ гэж бодоод холдсон чинь шиир зуугаад босоод ирнэ. Тэгээд цохиулангуудаа эргэж хараад хит хит мөргөөд бүдүүнийг унгаачлаа. Тэгээд дээр нь гараад гөвж өгдөг. Хяналтаа алдаад нэлээд гөвж байтал. Цаанаас нь нэг хүн гарыг нь бариад авлаа. Харсан чинь топ ирчихжээ. Одоо хангалттай гэж байгаа бололтой. Тэгээд манай хоёр тэндээс гараад явцгаана. Ингээд нэг авгурыг гөвчлөө. Нөгөө тал тарин Сичан мафийнхны ажлыг хийж байдаг. Баахан гаруудыг лифтэнд зодчихсан байна. Тэгээд босс руу ночиж байдаг. Тэндээс Сичаны босс нэрээд хартал. Айлын боссыг нь барьчихсан гөвч байна. Наадах чинь уул нь боссны юм байгаа. Боссыг нь жаахан баг зодож байвал зүгээр байдгийг. Ингээд байна шүү. Сичан эвгүй болчихжээ. Манай хоёр харин хоолоо идэж байна. Хөх, ямар их хоол вэ? Өнөөдөр онцгой өдөр юм уу? За идлээ шүү. Энэ зойлгийгтэй. Ахасаа асуулгүй ганцаараа бүгдийг нь идэх нэ. Манай хоёр ч бүр ах дүүс болцсон байж. Тэгээд бэлтгэлээ илүү чамбай хийцгэлээ. Хоорондоо тулалдаад нилийн дажгүй үзэж байна. Мэдээж топ огцсон илүү шүү дээ. Гэхдээ үүсэн давгүй хөдөлж байна. Хамгаалтаа битгий буулга. Хамгаалтаа буулгавал ялагдлаа л гэж бод. Дахиад битгий буулга. Ингээд дахиад үзнэ. Үүсэн цохиод хаагаад бултаад зөрүүлээд маа. Яг зогслоо. Багшигаа ямар тач нэг цохиж чадлаа. Хяналтаа алдаж болохгүй. Хамгаалтаа буулгаж болохгүй. Ойлголоо. Чи уурлаад байна уу юу? Үгүй. Уурлал байна да. Үгүй. Би ийм ууртай үнтэй бэлтгэл хийж чадахгүй. За. Боли. Сургууль дууслаа. Аха, би жинхнээсээ уурлаагүй. Би ч гэсэн жинхнээсээ хэлж байна. Сургууль дууслаа. Гэд явж байна. Топ явах гэж байсан юм байна. Сүүлийн сургуульд байсан юм байна. Чи миний бодсноос сайн байлаа. Мэргэжлийн тамирчид хүртэл ингэж хижээж чаддаггүй юм. Харин чи тийсэд гараад ирлээ. Энэ бол чиний давуу тал. Тэгэд явах боллоо. Гарахта. Чи авраг загсны талаар мэдэх үү? Үгүй. Тэдэнд хөвөх давсаг байдаггүй юм. Тэгээд байнгын өөрсдөө л сэлж байхгүй бол хөдөлгөө болчихвол юм бол далайн ёроол руу живдэх юм. Чи яг л авраг загстай адил. Ойлголоо аха. Тэгэд гарахта. Хизээж битгий зогсоорой. Гэд захиж байна. Ингээд үсөө ман ганцаараа үлдлээ. Цонхон дээр очиж ахыгаа бас багшигаа хараад сүүлийн удаа жаахан хуйлаад авлаа. Одоо үүнээс хойш уйлах газар олдохгүй шүү дээ. Топ ч ялгаагүй эргэж нэг харчаад явдаг. Нөгөө тал дээр манай үсэнд нэг цохиулаад ундаг залуу шоронгоос суллагдсан юм байна. Энэ залуу мафи нөхөр байжээ. Тэгээд шоронд болсон зүйлсийн талаар ярьдаг. Тэнд байхдаа би Хуур Music Festival-ийн 10 жилийн ойг үзэж чадахгүй л гэж бодсон. Энэ жил чи 10 жил гээд урсгал чиглэлийн 5 өөр тайзтай нүсэрийн болж байгаа байл шүү дээ. Гол тайз, савдаг тайз, хүүд тайз,
Тэр нь бодвол хипхопчдын тайз юм шиг байгаа юм. Нисдэг тайз, бас люмер доош гээд бас нэг стейжтэй. Тэгшөө гэж жинхэнэ шилдэгүүдийг өрсөн байлээ. Монгол уран бүтээлчдээс заримын дуртахад л хүү хурд харанг Никитон Нисванас байж байгаа юм чинь. Гадаадаас урилгаар Янлиг, Аха, Эйжил, Nine Treasures ирж оролцох юм байлээ. Сэчан цаанаас нь хөөй чимээгүй байхгүй бол билет нь дууслаа. За тэгээд шоронд болсон зүйлсийн талаар ярьж байдаг. Тэрийг нь Сэчан сонсож байна. Тэр Усон гэж нөхөр чам шиг том биетэй. Манай огурыг үдсээр байгаа зодцсон. Намайг бол бүр нэг цогсон гэж бод. Сэчан тэндээс хөөй дахиад хэлдэ. Шоронд харин нөгөө жуудаж огур нь сахилгаас гарч ирж байна. Манай махан толгой даам гарцсан bay шүү. Оош зам 50 новшнуу да. Мөдөө огур тэнд. Чи тэнд насаараа байж болдгоо мо? Огур очоод. Чи Шинков зодуулсан гэсэн үү? Сахилгад байсан ч гэсэн би сонссон шүү. Тэр Шинков өнөөдрөөс танаа өрөөнд орох гэж байгааг мэднэ үсттэй. Та хоёрын хэн дийлхийг харж л бай. Овгор жаахан сонирн болоод явчлаа шүү. Манай Усон өрөөгөө сэлэх гээд явж байна. Замд нь харин нөгөө дарван таарад харуулуудыг зохицуул ингэж байна. Дарга тэнд ус алдаад гяс очихгүй болохгүй. Ингээд харуулыг аваад явчлаа. Дарван Усон дээр очиод аюулаа нэг үзчихээ. Тэгэх сонирхол алгаа. Би сонирхож байна. Хэрвээ чи ялах юм бол би чиний хэлсэн бүхнийг хий. Тийм үү? Тэгвэл дахиж хизээч бусдыг дээрлэхэж дээрэмдэхэ болно гэвэл болж байна. Ингээд харлаа. 5 хоногийн дараа арын хашаанд өнөөдөр ч байсан болно шүү. Өнөөдөр зүгээр амталгаа. Ингэснээ шууд өшгөлж байна. Яг өшгөлтийг нь хамгааллаа гэсэн чинь чиглэлээ өөрчлөөд дээгүүр наваад хаялаа. Аадтай нөхөр байна. Овгрын өрөөнийхөө харин өрөөгөө цэвэрлээд байж байна. Хөөй хурдан цэвэрлээ чи. Овгор ирж байна гэдэг огт чинь. Гү цэвэрхэн л байна штэ. Ийм нарийн бохирдлыг хин анзаардгийг. Ингэсэн чи хаал гонгоогод овгор ороод ирлээ. Тэгээд гудлаа тайлж тавьснаа. Буруу харсан нэг гутлыг засч байна. Хөөрхи. Жаахан OCD-тэй. Төгс төгөлдрийг эрхэмлэгч юм байна. Вонжууны яриад байсан залуу хэм бэ? Арай ирээгүй байна. Чаа үсэл гэдгийг. Тийм үү? Гэснэ. Энэ юу вэ? Али альчуура өгч. Ингээд шалан дээрх жижигхэн толбыг зүүлэхэд байна шүү. Зөлгөж дууснаа альчуура эвхэд унж байна. Янзын цэвэрч нөхөр байсан юм байна. Тэр үед манай үсэл ороод ирлээ. Овгор очоод. Би энэ өрөөний овгор байна. Чи миний байр суурийг авмаар байна уу? Ингэснэ өрөлтөө авч байна. Үсэл. Үгүй баярлалаа. Тийм үү? Та төгөлж яах вэ? Чамаг яагаад зодооны хинэтэйгээд үсэ? Удалгүй харин нөгөө Сэчан шоронд дахиад эргэлтээр ирж байна. Тэр үед нөгөө даруугаар манай хүнтэй үзгээд хашаанд ирдсэн байна. Танаа хүн чи хаач чваа? Тэр ирж байна. Ингэсэн чи биш байна. Махан толгой байна. Би олсонгүй. Ингэж авна шүү дээ. Манай хүн харин эргэлтийн хэсэг рүү явцсан байсан юм байна. Сэчан тав уулзаж байна. Энэ удаа харин зөрөгтэй ярьж байна шүү. Чи намайг зодох гээд бэлтгэл хийгээд байгаа гэсэн үү? Чи огтхон ч өөрчлөгдөөгүй байх шиг. Өөй, би бүр хүлээж тэсэхгүй нэ. Хин гэдгээ санаарай. Ингээд дахиад сүрдүүлчихэд яваад өглөө. Нөгөөдөл нь харин хүлээж тэсдэггүй. Тэр одоо танаа хүн бийцтэй. Овгортой ингэж хүндэтгэлгүй хандаж болдг юм уу? Гэд ясайч байна. Тэгсэн үс ол хүрээд ирлээ. Эренгүүтээ шууд амлалтандаа хүрнэ үсттэй. Тийм ээ. Чи дийлвэл маргаангүй хүрнэ. Тэгээд үзлээ. Дарван бол их хөдөлгөөнтэй үздэг юм байна. Дүүлж өгч байна. Одоо бол хүчний тулаан биш. Хурд болон эвслийн тулаан болж байна. Манай хүн үндсэн техникээр хамгаалаад бултаад хариу дарж үтсэн ч дарван их маягийн үздэг юм байна шүү. Техникээр шийдэж болохгүй юмнууд их байгаад байна. Хальт хамт унаад гарыг нь хөссөн чинь нөгөөх нь өргөж байснаа газар савчлаа. Босоод ирэх үед нэг өшөглөөд хоошоо булцсан чинь угсруулж иргээд нам унгаалаа. Зэвүүн зодтолдож байна шүү. Тэгсэн манай үсэл босоод ирлээ. Угийн манай хүн босч ирдэг стайлтай л да. Давуу тал гэх юм уу? Энэ удаа харин дарвантай зууралдаж үзэх арга ашиглалаа. Шууд хэвтээгээс зууралдаад хөлийг нь цохиж угаад болт хийж байна. Даанч нөгөөх нь бууж өгдөггүй. Ашгүй харгалзагчд ирээд болиулдаг. Ингээд манай хүн дээрлэхүү овгоруудыг бүгдийг нь дийлчлээ. Сахилгад орсон ч гэсэн бэлтгэлээ үргэлжлүүлсээр л. Удалгүй наралгаан дээр бүдүүн дарван хоёр сууж байтал. Тэндээс манай хоёр ирж байна. Эренгүүтээ үүнээс хойш тулалтгаа болцгоё. Дөрвүүлээ гаран гартлаа эв наримталтай байж бусдыгаач дээрлэхэ болий. Та хоёр одоо бидэнд тушаал өгдөг болоо юу? Тушаал биш нөхөрсөг хүсэлт юм байгаамаа. Тийм үү? Тэгвэл бид хоёр татгалзуул яах вэ? Тэгвэл бидний нөхөрсөг хүсэлт тушаал болж хувирна гэж байна шүү. Дарван тэндээс. За нэгэнт ялагдсан юм чинь би зөвшөөрлөө. Бүдүүнэ харин миний үгэнд орно. Юу? Яахаараа би чиний үгэнд ордгийг? Чи миний оронд мэдөө. Үүнээс хойш дахид зодтолдож болохгүй. Ингээд манай дөрөв найрамдлаа. Бөөндөө сууцгаагаад одоо бүгдээрээ энэ орчноо янзлаа. Гой зүлэгжүүлээд илүү гоё болгоё л да. Ингэж байна шүү. Удалгүй манай Үсөлийн найз Давуу Сэгсрэнгэ. Уучлаарай. Юунд тэр үү? Анх би чамайг хараад азгүй антан гэж бодсон юм аа. Гэтэл чи чанга ирвэж. Чиний хийснийг хүмүүс хийх гэж үзэх юм бол наананд буугаад өгч шүү дээ. Би л бууж өгөө зүгээр зодуулахыг л сонгоно. Чи арай хизээч бууж өгөөгүй. Чамайг дутуу үнсэн дуучлаарай. Би эх 7 хоногт гарах гэж байгаа. Тийм үү? Асуудлаас хол яваарай. Хогийн юм үргэлжил болно. Чи өөрөө
бол ухаантай байдаг юм штэ. Ингээд шоронгийн амьдрал шал өөр боллоо. Манай хүн дарванаас нөгөө алдартай өшөглөлтэйг нь сурж авдаг. Дөрвөн овгоор зэрэгцэд суугаад юм мэдэж байна. Үнэндээ бусдын дээр гарах гэсэн буруу бодлоо орхичих юм бол дөрвөн энгийн л залуус шүү дээ. Шоронгийн хашаанд сарайлжин торны цаана нар жаргахыг хамтдаа хард суун. Хүч чадал хайр инрэл хоёр зэрэг оршиж байгаа газар инх тайван бий болдог гэж үний юм да. Уул нь амьдрал ийм л сайхан да. Нөгөө тал харин манай топ өөр нэгэн хүнийг бэлдэж байна. Сөхрөөд унангууд нь босоод үргэлжлүүл. Чамаас сул биетэй хэрнээ 100 тойрж байгаа хүнийг би харсан юм шүү. Ингэж байна. Ингээд манай бүс хоолын суллагдах өдөр боллоо. Одоо нөгөө амар уучраа байгаа шүү дээ. Шоронгоос гарах үедээ бэлтгэл хийж байсан хашаага дахин нэг очоод хардаг. Тэгээд ахтайгаа бэлтгэл хийж байсан үедээ дурслаа. Чи сайн идэ. Ойрдоо баг идэд вэ шүү. Мөрөө авчиж үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол цогөлтыг арай сайн аргалж чадна. Тэгэхээр хулчгаар харагдахгүй юу? Гой харагдах гэж тулалддаггүй юм. Чи улсын авраг болсон хүнтэй тулдах гэж байна. Түүнийг цохино гэдэг үнэхээр хэцүү. Чамд тийм олон сонголт байхгүй. Гэт зөвлөж байж. Ингээд гарлаа. Сургуулийнхаа хувцастай гэрлүүгээ халахж байна. Тэгсэн замд нь Сэчан ирсэн. Хүний хөлөөс зайдуу. Яг тулалдах газраа олоод зогссон bay шүү. Ардаас нь бууж ирээд "Ой бүсоол" гэд дүүф өгч байна. Сэчан, би чамаас нэг юм асууя. Чи яагаад намайг шалтгаангүй үзий ядаж дээрлэхэд байсан юм бэ? Би чамд юу буруу хийснэ бодоод олохгүй байна. Ой, би чамайг үзий яддаггүй штэ. Чамайг үзий ядаж яах вэ? Чамайг дээрлэхэд заавал шалтгаан хэрэгтэй юм уу? Зүгээр л зодсон штт. Ингэж байна шүү. Тэгвэл тэгэлтэй. Ингээд хувцаа тайллаа. Ингээд тулаа эхэллээ. Сэчан бол техник болон хүч чадлын хослол юм байна. Цогөлтууд нь хүчтэй хэрнэ. Огт цохиулахгүй үзээд байна. Манай хүн зарим цогөлтийг нь гаргасан ч яалтчгүй монжуулаад байна шүү. Гар нь бас их урт юм байна. Аргагүй л улсын авраг юм да. Тэгээд нээх удалгүй манай хүнийг унгачлаа. Өөш, ийм амархан байсан юм уу аа? Гэд босгож ирээд гөвч байна. Манай хүн хамгаалж байгаад гиндүүлээд маа. Ямартай ч нэг цохиж чадлаа. Сэчан их ширүүн дайрч эхэллээ. Тэгээд цамцанд нь орооцолдуулж байгаад маа. Манай хүн унчлаа. Унаад яг бууж өгөх гэж байх үедээ ахыхаа үгийг саналаа. Хэрвээ бууж өгмөр санагдах юм бол тэр яг л эргэлтийн цэг гэсэн үг. Энгийн үед биш ч яг болмоор санагдсан үедээ л тэмцэх хэрэгтэй. Тэгэх юм бол нэг төвшин ахилал гэсэн үг. Эзэж битгий зогсоорой гэсэн үгнүүдийг нь саналаа. Тэгээд босоод ирнэ. Орооцолдсон жилетгээ тайлсан чинь нүүр нь нэлт цус. Харц нь харин тэмцдэг дээрээ тавьсан байх шүү. Шууд яваад очлоо. Зогсон чинь цогиулангуудаа зөрүүлээд цогж байна. Шууд трэт хийгээд яваад байна. Хин нь шииртэйгээ үзэж байна шүү. Нэг өшөглөлт хийх гэснээр хуураад нөгөө дарваны зааж өгсөн өшөглөлтийг хийж байна. Тэгээд багшийнхаа заасан эргүүлэгтэй цогөлтийг хийх гэж үзлээ. Цогөлтөө эргүүлээд цогох юм бол унгаах зорилгогүй. Гэхдээ цус алдуулна. Гэснийг нь санаад нэг цогөлтийг нь толгоогоороо хааж байгаад гараа эргүүлээд цоглоо. Тэгсэн хүмсгэн сэтэрчээ. Энэ цогөлт эргэлтийн цэг болчлоо шүү. Хоёулаа туйлдчихсан. Гараасаа хөтөлж байгаад ээлжил цоглоо. Эхнийх нь зөрүүлээд маа. Дахиад нэг цогөлт ирлээ. Буцаагаад маа. Нилээн даацтай цоглоо. Сэчан хамгаа шавгаад нэг цогтөг. Өсөөл харин тэрийг нь дааж гарч ирээд. Буцаагаад цогох гэтэл Сэчан дэлдэрч байна. Ингээд дийлчих шиг боллоо. Гарын тавьсан чинь шууд унаад өглөө. Ингээд хинэн шииртэйгээ харуулчлаа. Өсөөл цогөлтөө гүйцээсэнгүй. Солонгос эр хүн далайсан гараа буцаадаггүй энтер гэж худлаа өнгөрсөнгөө. Гараа буулгаад тэндээс явлаа. Тэгснэ эргэж хараад "Сэчан, ингээд дуусгая. Би боллоо" гэд явлаа. Олон жилийн дээрлэхэлтийг ингээд дийлж чадлаа. Гэхдээ өшөө авснараа биш. Харин өөрийнхөө хүчийг зөв ойлгосноор л ялчлаа. Удалгүй манай бүсол томчуудын шоронд шууд ах дээрээ эргэлтээр ирж байна. Ялсан гэдгээ хамгийн түрүүнд хэлэх ёстой хүн шүү дээ. Аха, би авраг загаснуудыг харсан штэ. Живхгүй тулд байнгын сэлэхгүй л байлаа штэ. Харин ч тайван юу ч хийхгүй байгаа юм шиг л харагдаад байсан. Тийм үү? Сони юм да. Хой. Чиний харсан загас өгчгсэн байсан байлгүй дээ. Тийм ээ болов. За. Өгсөн загас л харччихлээ. Тийм байна. Ингэж байна. Гой мотивашнээ нураагаад яах уу гэж явах шиг bay шүү. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.